Зуны амралт эхлэхэд ахлах сургуулийн шижигнсэн онц сурлагтай 20 сурагч сургуульдаа үлдэхэд гинтэл хаалга төгжигдэж үхлийн тоглоом эхэлнэ. Зөв хариултыг нь олж чадахгүй бол нэг сурагч ухаж дараагийн даалгавар эхэлнэ. Зяйвацхан бамбарнууд минь. Зяк өнөө форороо тесийнхаа бүх ангийг дуусгаа 60к сабынхаа спешиал болгоод Өмнөд Солонгос улсын Дитбэлийн 2 ангийг ярина гэсэн чи юу вэ? Хэдийн 60к-га бүр даваад явчихсан байж тээ. Зайн ч яг юу ч гэсэн тоороо намсын ёсоор Дитбэлийнхаа 2008 онд гарч ирсэн эхний ангийг нь оруулахад бэлэн боллоо. 8 шигэн буюу хоррор төрөл доторх нэгэн сав жанр болох слэшер төрлийн Дитбэл кино нь нийт 2 ангитай ба эхний анги нь 2008 онд ойролцоогоор $1 сая бүтэж байсан бол нэгэн зэрэг дэлхийд дахна нийт 366 кино театрууд нээлттэй хийж нийт $9.2 сая олсон бас л үзээтэй кино байгаа юм да. Ганц гэмн нэлээд олон аварцуудад нэр дэвшиж байсан ч яагаад ч бүүмэд нэг ч удаа шагнал авч байгаагүй юм байлаа. За тэгээд энэ шагнал энтер ч яах вэ? Юу ч гэсэн бамбарнуудынхаа нэлээд удаан асууж хүлээсэн Дитбэлийнхаа 2008 оны эхний кино руу орцгоё. Мэдээж энэ ангид таалагдаа дараагийн ангийг нь шууд үзье гэвэл манайхан юу их мэдж байгаа штэ тий. Яг энэ бичлэгний доор үзье гэж комент бичээрэй. Мэдээж комментээс нь харж байгаа шийдэж шүү за. Манай гол дүр болох Ина бөөнл шатаж буй санал ширээн дунд явж байхад гинтэл нэг эвгүй төрхтэй охин харагдсанаа. Бөөнл зомби шиг юмнууд гарч ирэн дайрч буугаар кино маань эхэлнэ. Нийм нэг балаа зүүдлээ зочин сэрхтээ толгоогоо ч орондоо цохоод ааш гэд харахад сараа ихчин ч айлчилсан байх нь тэр. Мэдээж өрөөний охтууд нь шоолостой. Хичээлийн шинэ нэг өдөр эхлэхэд нүүрэндээ сорвтой малгай маск зүүсэн нэгэн ихч зарлалын цаас тарааж харагдах ба сурагчид тоолгүй шидлээд л яваад өгдөг. Зуны амралт өгсөн тул багш нар нь ч гэсэн нэг тийм налаагастай л байдаг. Уцаар ярьж байгаа хүүхдийг загнаад л манай Ина бас шаггүй ааштай нөхөр гэдэг нь ч харагдаж эхлэн дээ. Яг энэ үеэр хичээлээсээ хоцрон хашаа даван орж иж буй жинхэнэ сахилгагүй далдаг нөхөр бол манай киноны бас нэгэн чухал дүр болох Канхюн. Хэдүүлээ цаашдаа далдаг гээл дуудаа авчээ. Бүгд уцаа хураалгаад хамгийн ихний шалгалт эхлэхэд манай өнөө далдагч шалгалтын шоглоон дээр сайхан дунд туруу зурж байгаад хэлний багштай загнуулаад л цаасаа уруулах нь тэр. Хажуу ангид нь анги даасан багшийн шалгалт эхлэхэд ангийн хамгийн номой хүн болгон л дээрлгүүлж авдаг онц сурлагт нөхөр нэг л юмнаас их л айсан харагдах ба гинтэл цаасан дээр нь хүний царай гарч ирснээр орлоод л унах нь тэр. Анги даасан багш буюу ангийн багш нь очиод босгоход яагаад ч юм гаран дээр нь майжуулсан гэмээр сорив харагдах ба өнөө номой нөхөр би бишээ тэр ингэсэн гээл сони юм ярьж эхэлнэ. Шалгалтын голоор манай далдаг бугуйн цагаа ширтэж байгаад 3 2 1 гэхэд сургуулийн мэдээний хөгжмөр гинтэл хуурамч хонх дуурснаа нэр төртэй гадаад хэлний ахлах сургууль. Сургуулаараа би бахархдаг. Ядаргаатай чангийн ахлах. Хитрхи олон шалгалт авдаг гисэн үхтэй дуу яваад л эхлэхэд багш нар ч хүртэл инээдэ барьж чадахгүй л инээлдэж эхэлдэг. Энэ нь мэдээж л манай даалдгын хийсэн ажил байх нь тэр. Сургуулийн ааштай ууртайгаар алдартай багш ирэн манай даалдгыг ёстой хэрэгэх гэж байхад ашгүй ангийн багш нь гарч ирэн би зохицуулъя л гэд авардаг. Дараагийн хичээлийн голоор өнөө даалдагч нь манай Ина дээр ирэн хөгжим өгөөд би өөрийнхөө зохиосон саяны гоё дууга дотор нь хийчихсэн шүү заа гэдэл ер нь энэ даалдаг нөхөр манай Ина крашлтгэл юм шиг байгаа. Багш нарын хурал болоход удахгүй толгой сургуулиас нь сурагч нар нь танилцах гэж ирэх тул зуны сургалтаа эртхэн бэлдээрэй л гэдэг. Энэ зуны сургалт нь хамгийн сурлага өндөр 20 сурагчийг нь авч үлдэж 100 нэмэлт хичээл орох ба үүнийг нь манай ангийн багш болон эмэгтэй хэлний багш мөн нөгөө ууртай багш нар хариуцах юм л гэнэ. Манай Инач дотор байрныхаа дээвэр дээр дотны найз Мянутайгаа угаасаа хувцас хатаагаад л байж байхад өнөө далдаг ирснэ. Орой миний зохиож байгаа шоунд ирээрэй. Ирэхгүй бол би өөрөө тоо хоёрыг ирээд хулгайлаад аваад явна шүү гэдэл жаал далдаж аваад урилга өгөөд явдаг. Манай Ина болон энэ найз нь аль аль нь л энэ далдаг нөхөрт бас хоосонгүй юм шиг байгаа. 5 сарын 23 зуны хичээл эхлэхээс 1 хоногийн өмнө. Хичээлийн жилийн эцсийн дун гарахад өнөө номогийн нүдэнд хамгийн ихний байранд байсан хүний нэр нь гинтэл Ким Живон гэх нэр болж харагдсанаа манай Инагийн ард нэгэн сүнс харагдахад яг л галзуу хүн шиг шууд л манай Ина руу дайраад л эхэлдэг. Ашгүй бусад хүүхдүүд ч салгаж өнөө нөхөр сэтгцэн имлэг рүү ачигдах нь тэр. Оройн манай Ина нөгөө найз Мянутайгаа нэрэл маргааш нас зуны хаалттай сургалт эхлэх юм чин далдах дээр очиж өнөөдөр сайхан шоудах уу гэснээр дотор байрнаасаа гардаг нууц нөхөрөө гараад л нүүр гараа угаагаад нүгөө хувцас өмсөөд л клабын зүг гэдэн годон. Өнөө далдах чин бас ч гэж хоосонгүй хурган DJ энтер хийдэг нөхөр юм байлаа шүү. Манай хоёр ч ив хавгүй хөдлөн хэсэг бүжиж хэд татснаар тухайн өдөр дуустдаг. 5 сарын 24 зуны хичээлийн эхний өдөр. Бусад сурагчид гэртээ харж харуулах хаалгаа хааж шилдэг гэгдэх 20 сурагч үлдээд хичээлж эхлэхэд энэ жилийн сургалтын дүнгээрээ бүр нэгт орсон сурагч нь ирээгүй байдаг. Ангийн багш нь та нар бол шилдэгүүд болохоор л үлдэж байгаа энтер гээд бас хурган сумлаастай л байдаг. Манай далдаг сурлах суугч гэсэн Америкт сурч байсан англи хэл ус цаас тул ангийн багш нь ажилдаа
туслуулахаар дуудсан байдаг. Дүрмийн дагуу нэг сурагч нь бусад сурагчдынхаа утсыг цуглуулж хураагаад 0 орох үед хэлний багш орж ирэн хичээл эхлэн телевизээр англи хэл дээр ярилцлага үзэн сууж байхад гинтэл паржигнаж байснаа нөгөө сурлагаараа нэгт орсон сурагч нь асар том аквариумд уйлан сууж харагддаг. Аквариум дээр нь нэгэн бодлого битсэн байдаг. Манай инаач гяс багш нарын өрөөрөө гүйж очоод бусад хоёр багштайч мөн үзүүлдэг. Тэгэхэд гинтэл дотоод сүлжээгээр нь бүгд чимээгүй байцгаа. Та нар одоо тис өөр шалгалтууд өгнө. Зөв хариултыг өгөхгүй бол та нар нэг нэгээрээ өхнө. Шилдэг сурагчид байгаа юм чинь асуудалгүй байлгүй дээ те. Сургуулаас гарах гэж оролдвол шууд өхнө гэдгийг сана. Бүрэн хариултыг авахын тулд бүх шалгалтыг зөв өгөх хэрэгтэй. Эхний бодлого өгөгдсөн байгаа. Зөв бодохгүй бол энэ сурагч өхнө гэдэл занал хийсэн хоолоогоор хэлхэн тэр. Сургуулийн харуулж орж ирэн бүх утасны сүлжээ болон компьютерийн сүлжээ тасарсан байна гэд хэлэхдээ зэрэгцэн нөгөө баригдсан байгаа охины аквариум усаар дүүрч эхэлдэг. Юу болоод байгааг ойлгохгүй байгаа хэд ангидаа бөөндөө цугултал мэдээж л нөгөө ууртаа багш чинь сурсан зангаараа манай даалдгыг чи л юм хийн штт өөр хин хийдэг юм тоглоомч нь одоо арай дэнтэж байгаа юм шүү гэдэл зодох гэж дайрах үед аквариум ч усаар дүүрч сурлагаараа нэгт орсон охин өнгөрхөн тэр. Өглөөний 10 цаг 44 минут сурагч Минхейн өгсөн. Болоод байгаа зүйлсэд нэг л итгэж өгөхгүйсэн сурагч болон багш нар одоо л нэг итгэж эхэлдэг. Өнөө ууртаа багш манай даалдгыг энэ зүйлийг хийгээгүй гэдгийг ойлгон би гарч замын нөгөө талд байгаа утсаар цагдаа дуудъя гэд гарахад бусад сурагчид ч гэсэн бид нар өхмээргүй байна гэд лүүмэлдээд бүгд сургуулиас гарах гэхэд манай ангийн багш болон хэлний багш хоёр чадхаараа л зогсоох гэж үздэг. Сурагчдыг барьж дийлэхгүй алдаад бүгд л сургуулийн өдрөө очиход дөнгөж сая уцаар цагдаа дуудахаар гарсан ууртаа багш нь цусандаа хутгалжчихсан орж ирээд юм ч хэлж чадалгүй өнгөрчихдөг. Энэ үеэр нь сургуулийн дотоод сүлжээгээр сургуулиас гарч болохгүй гэж хэлсэн биз. Бүх шалгалтыг зөвөр өг. Тэгвэл намайг яагаад ийм зүйл хийж байгааг ойлгоно. Гэхдээ нөгөө сурагчдын утсыг нийлүүлж хураагаад 0 орохдоо баригдсан сурагч нь нүдэн болттой аим гун орилох ба намайг битгий халаач миний нүгэл бол миний ээж хэд шуналтай байсан гэд орилох нь сонсогддог. Дараагийн даалгавар нь урлаг зааланд орон нүгэл болон шунал гэх үгнүүдтэй холбоотой хятад зүүр үгийг олох байдаг. Хэлний багшч харуул ахыг гадагшаа холбоо ойрох ямарваа нэгэн юм ол гэж явуулаад бөөндөө урлаг зааланд ортол бөөн бичиг шалаар нэг тараачихсан байдаг. Энэ үеэр өнөөс итгэцэн имлэгт ачигдсан ном нөхөр имлэгийнхаа хувцастай сургууль дотор эхний асуултын бодлогыг бодоод л сууж байдаг. Манай инаа ангийнхаа багштай ямар үг байж болох вэ гэж ярилцаж байхад баригдсан байгаа сурагчийг хүлчгсэн дээрээс нь битүүл ааны халуун тос асгаад л байж байдаг. Манай хоёр ярилцаж байгаад ээж нь шуналтай гэхээр хүүхдийнхаа сурлагт сэтгэл ханддаггүй шуналтай ээжийн тухай үг юм байна гэж олоод гяс нөгөө хэд дээр очоод альваа зүйлсэд сэтгэл ханамжтай бай. Тэгвэл ямар ч аюулгүй гих үг юм байна. Гяс эвлүүлэхэд сурагчид цааснууд дундаас хайж олоод яг л эвлүүлээ дуусгаж байхад цаг нь дууснаар өнөө баригдсан сурагч нь яг голд нь өгсөн байдалтай унаад л ирдэг. Асуултын хариулт нь өгсөн сурагч нь нуруунд дээр сийлэстэй байхан тэр. Өдрийн 1 цаг 40 минут 2 дахь асуулт сурагч Сон Донхюг өгсөн. Ангийнхаа сурагчийг өгсөн байдалтайгаар нүдэрээ харсан сурагчид ч бөөлжөж өмдөндөө шээж ёстой л нэг сандралтаж байхад дахиад нэг сурагч нь алга болсон тухай мэддэг. Үүнийг нь анзаарсан манай инаа даалдахтай хамт компьютерийн өрөөнд очин дүнгийн жагсаалт харахад сурагчдыг сурлагынхын дүнгийн дараалалаар дээрээс нь эхлэн авч яваад байгааг ойлгодог. Дөнгөж сая сурлагаараа 3-т байсан сурагч алга болсон бол дараа нь 4-т буюу манай инагийн сайн найз Мёнун. Тэгээд 5-т нь манай инаа өөрөө байхан тэр. Энэ үеэр нөгөө тал бөөндөө байсан хэдээс хэсэг сурагчид ер нь дотор барилгаа оруул илүү аюулгүй байхаа хэмээн тохироод хоёр багштай худлаагаасаа 0 ороод ирье гэж хэлээд нууцаар яваад өгдөг. Энэ дунд манай инагийн сайн найз Мёнуч мөн хамт явдаг. Компьютерийн өрөөнд өнөө далдах чинь манай инаг тэрэн би чамайг хамгаална заа гэдэл арманчилж байхад цаанаас нэг л эвгүй зүйлс хараад л байдаг. Зугцсан сурагчид жохтын дотор байрлуу нөгөө нууц нөхөр дамжин ороод харуулын өрөөнөөс түлхүүр аваад төмөр хаалтаа онгойлгож ороод дотроос нь түгтчихдэг. Энэ үеэр нөгөө сэтгцэн юмтай басан ном нөхөр энэ хэдийг сонсоод л байж байдаг. Манай инаа далдах хоёрч буцаж очоод дүнгийн дарааллаар юм байна. Дараагийнх нь Мёну юм байна гэснээр манай үлдсэн хэд 2 хуваагдаж аваад зугцсан хэдийгээ хайж олохоор болдог. Оройн 7 цаг 35 минут. 3 дахь сурагч Чажэвук алга болоод 6 цаг. Нууцаар охтын дотор байрлуу орсон хэд ч одоо бид нар аюулгүй байхаа төмөр хаалтыг түгжчихсэн гэдэл байж байхад 여기 저기
가겠나 봐. Нашгүй манай Инагийн найз Мёнюн зүгээр байсан ч сурлагаараа аравт орсон сүүжин гих охин алга болсон байх нь тэр. Энэ үеэр нөгөө талд ангийн багшаар ахлуулан явах хэд нэг ангид гэрэл анивчиж байхыг харан очтол 3 дахь даалгавар дээр очисон байх нь тэр. Гиснээс манайхаа тоорон Facebook пэйжээ буцаж нэгээд ашиглалтанд оруулсан шүү за. Зарим кинонууд хаяада YouTube-ээс төрүүлээ Facebook-д орно. Мөн дараагийн киногоор ямар кино орох энэ төргээд бамбарнуудтайгаа булгах хамаг л зүйлсээ Facebook пэйж дээр явуулах тул манайхаа ороод лайка дараад л байж байгаарай за. За буцаад кинонд орцгоё. Өгөгдсөн тоо болон үсгээр өгүүлбэр бүтээж компьютерийн кодыг нээх даалгавар байдаг ба ханан дээр нь саяны алга болсон 3 дахь сурагчийн найрсан дээр нь хийсэн тоо болон үсгний зургууд байх нь тэр. Сурагчид энэ томьёо юм болов уу, ямарваа нэгэн код юм болов уу гэж ярилцаж агаад Motorola Anycall зэрэг утсан дээр байдаг товчнуудаар хэдэн жилийн өмнөх шиг мессеж бичдгээр бичсэн зүйл байна гэдгийг нь ойлгодог. Сурагчид ч ангийн багштай нийлэн яг л хуучны товчтой утсан дээр мессеж ичиж байгаа юм шиг үсэг үсгээр нь эвлүүлэхэд дулаахан хаврын өдөр урлаг заалыг сана гих үг бүтдэг. Компьютер дээр пассвортыг нь энэ үгнүүдийг хийгээд оруултал алга болсон сурагч амандаа юм чихүүлсэн цуснууж болон үхсэн байх ба камерны урдуур нэгэн эвгүй царай харагддаг. Оройн 8 цаг 40 минут. 3 дахь сурагч чаажээг үхсэн. Хуваагдсан явсан хідж бөөндөө цуглан хальт юм мэдээ сууж байхад өнөө далдаг дулаахан хаврын өдөр урлаг заалыг сана энэ нь одоо юу гэсэн үг юм бол ингээд хэлэхэд манай инаа сонсноо Живоны үхсэн үе байна штэ гэхэд кадр солигдож өмнөх үе рүү буцдаг. Манай хэдийн ангид Живон гэх сурлагаараа сургуультай нэгт ордог охин байсан ба манай Инагийн бүр бэс найз нь л байсан байдаг. Дотуур байрны нэг өрөөнд хамт байдаг, хамтдаа унддаг гэд бүр бүхий л цаг үедээ хамт байдаг найз нь байсан ба гинтэл сурлагаараа 6-д орж их хэл сэтгэлээр унсан гин. Учир нь энэ Живон гэх охины аавынх нь ажил хэцүүдэж гэр бүл мөнгөний асуудалд орсон тул энэ Живон охин тэтгэлэг авч явж сургуульд исэх боломжтой болсон ба энэ их сэтгэлийн асуудлаа дийлэхгүй хаврын нэгэн өдөр урлаг зааланд им уугаад амиа орсон тухай харуулдаг. Энэ охины нэрийг манайхан сайн цээжлээд аваарай. Живон шүү за. Үйл явдал одоо үедээ ирэхэд ангийн багш жуурлан тийм сүнс сүудэр гэж юу байдаг юм нэг гажиг навчл энэний ард байгаа гэд хэлэхдээ зэрэгцэн хамгийн сүүлд алга болсон охиныг биеинд нь битүү цаасны утганы ир зоочсон байдалтай том угаалгын машинд хийгээд ажилуулж буйн харагддаг. Дахиад л дотоод сүлжээгээр хонх дуурахад киноны эхэнд маш сайхан ааштай байсан ангийн багш нь баг багаар их л ааштай болж харагдах ба том төмөр барьж аваад л би явж энэ навшиг олоодохгүй. Харин та гурав явж энэ удаагийн даалгаврын учрыг ол гэж хэлний багшийг манай Ина болон далдахтай хамт явуулдаг. Харин бусад сурагчийг харуулах харж үлдэхээр болдог. Даалгаварч явсан гуравч заасан газарт нь очиход сургуулийнхын зургаар пазл хийчихсэн дээр нь өсгүүд байрлуулчихсан байдаг. Манай Инаач харснаа сургуулийн үүдний коридорт байдаг зураг л байх шиг байна да гэснээр далдаг явж тэр зургийг авчирхаар болдог. Өнөө далдагч гяс гүйж очоод тэр зургийг авчирснаар манай гурав зургийн дагуу эвлүүлж үзвэл намайг хэн алсныг би мэднэ. Миний уур хилэн үргэлжлэх болно. Үнэнтэйгээ нүүр тул гих үг бүтгэн тэр. Яг энэ үеэр ангийн багш нь ганцаараа явж байхад ангийн багш ашгүй амьд мултарч даалгавраа биелүүлэхээр явсан гуравтаа уулзахад цаана нь угаалгын машин зогсох чимээ гардаг. Манай хэд яаран очин харуул хамгийн сүүлд алга болсон охин өгсөн байдалтай олддог. Шөнийн 12 цаг 14 минут. Сурагч Юн Сужийн өгсөн. Манай хэд ч энэ болоод байгаа бүх зүйл тэр өмнө нь өгсөн манай Инагийн дотны найз байсан Юужин гэх охинтой холбоотойг мэдсэн тухайга ярилцсан байхад нөгөө талд ядраад унтаж амарч байсан сурагч дундаас манай Инагийн одоогийн найз болох Мёнугийг хэн нэгэн боогоод аваад явчихдаг. Энэ үеэр манай Ина дотуур байрны нэгэн өрөөнөөс тэр өгсөн найз Юужиныга хальт харан орилоход хоёр багш болон далдаг яаран орж ирэхэд мэдээж л хийзүүс харсан байдаг. Нөгөө хэд нь манай Инаг тайвшруулан байж байхад нэрээ сургуулийн телевизээр гараад бас дотоод сүлжээгээр яриад байна гэхээр сургуулийн зарлалын өрөөнд энэ
зүйл болоод байна гэж таамаглан өнөө далдаг нөхрөөс өмнө шалгалтын дундуур нөгөө балай дуу тавихтаа яаж тавьсан тухай асуухад өнөөх нь би зүгээр зарлалын өрөөнд нууцаар ороод цагийг нь тааруулж таймер тавиад өөрийнхөө MP3 хөгжмөө микрофонтой холбоцсон штэ л гэдэг. Ингэснээр манай зарлалын өрөөнд ороход хинч байхгүй байх ба өнөө далдаг тэгүүлийн дүрс дамжуулдаг гол кабель утсыг нь дагаад явбал сургуулийн телевизүүдтэй холбогдоод байгаа газрыг нь олж чадах байхаа гэснээр кабель утсыг нь татвал бүр ханны цаагуур доошоо ороод сургуулийн барилгын суурин доогуур ороод явчихсан байдаг. Манай хийц ханыг нь нураагаа цааш барилгын суурин доогуур нөгөө кабель утсыг нь даган явж байтал гинтэл нөгөө балай сэтгцэн имлэхээс оргосон ноомоо нөхөр гарч ирээд шууд манай инаа руу үзүүрэлсэн төмөр бариад л дайрхан тэр. Хөөхөн манай далдагч крашлдаг инаага хамгаалж урдуур нь орохдоо гидсэндээ хид бүлүүлээд харамсалтайгаар өнгөрдөг. Ангийн багш бүр урлан өнөө гал зүг чулуугаар толгоор нь цогсоор байгаад л алцчихдаг. Яа энэ нөгөө сайхан ааштай ангийн багш чинь бүр ямар хэрцгий болоод байна те. Манай үлдсэн 3 ч үйлчлэлтэнд сууж байхад цаана нь дахин хонх дуурснаар өнөө кабелийн утсыг нь даган очивол нэг нь нарийнхан коридор байх ба дээрээ нууц кодыг олж нэвтэр хэмээн битсэн төмөр хаалга байхан тэр. Энэ үед хаалганы дотор талд манай инагийн одоогийн найз Мянугийн хөлнөөс нь уйчсан доор нь бензин урсгалаа асаагаад тавьчихсан байдаг. Ангийн багш галзуу мэт орлон хаалга нүтгэд хилний багш урдуур нь ороод тоонуудын томьёог нь олж чадхан тэр. Эхний 4 оронтой тооны гадна талын 2 тоог нь үржүүлээд дараагийн тооны гадна талын 2 тоо болдог буюу 5-5-25 гээд 2 харин дотор талын 2 тоог нь үржүүлээ дараагийн тооны дотор талын 2 тоо буюу 6-8-48 гээд 4-8. Яг энэ маягаараа дараагийн тоог нь бодоход 2-5-10 буюу 1-0. 4-8-32 буюу 3-2 гээд нийлүүлбэл 13-20 гэх тоо бүрддэг. Энэ нь 1-р ангийн 3-р бүлэг 20-р ширээ буюу нөгөө живон охины тухай мэдээллүүд байхан тэр. Манай хийц хаалгыг онгойлгон яаран дотогшороо лаг нь газ шүүрээд авч чаддаг ба гинтэл дээрээс нөгөө эвгүй царай гарч ирснээ найз Мянуг нь буулгаж амжаагүй байхад л дээш нь татан авснаа буцаад л доош унгаагаад алччихдаг. Ангийн багш дээшээ шатаар гарan нөгөө эвгүй царайтай нөхөртөө нилээн алалцаж байгаад яг алуулахын даваан дээр түлхэж унгаагаад хүзүүг нь олсоор байгаад ашгууныг алж чаддаг ба энэ хүн нь яг үнэндээ бүр өмнө үхсэн тэр живонгийн охины ээж нь байсан байдаг. Өглөөний 6 цаг 12 минут сурагч юм Мяну өгсөн. Ашгуу ингээд бүх зүйл дуусаж үхсэн сурагчийн эцэг ихч ирцгээж бүгд гашуудан урлаг заалан цугласан байхад манай инаа бүрэн сүнсгүй мэт болсон харагдах ба сургуулийн дээвэр дээр гарахад нөгөө өгсөн найз живоныхон дэвтэр байж байдаг. Дэвтрийг нь эргүүлж байтал гэр бүлийнхэн зураг байсанд манай инаа хараад их л гайхтал араас нь нэг эрэгтэй хүн огцом гарч ирээд манай хүнийг шууд л авч яваад сандал дээр хүлээд л орхичихсан тэр. Тэгснээ тэр эрэгтэй нь микрофоноор урлаг зааланд байсан хүмүүс рүү муухай инээснэ. Хайртай хүүхдээ алдах мэдрэмж ямар байна? Би яг ийм мэдрэмжтэй бүтэн 2 жил явсан. Би өгтөг сурагч живоны аав нь байна. Гэж хэлэхдээ зэрэгцэн урлаг зааланд байгаа бүх хүнд газ унартаж эхэлдэг. Өнөө хүн ч асаагаараа микрофоноор дуурган бүгд дэлбэрч ухмааргүй байвал чимээгүй бай. Одоо хамгийн сүүлийн асуултыг асууя хэмээн хэлснэ. Заалны проектороор нэгэн дүрсийг үзүүлээд миний охин амиа хорлоогүй. Ийм баавгааны хэлбэртэй түлхүүрийн осортой хүн миний охиныг алсан гэж хэлэхдээ зэрэгцэн тэр живон охинд яг юу тохиолдсон тухай бодит үнэн хэдүүлээ олж мэднэ. Хөөхий живон охины гэр бүлийн байдал хэцүү байсан тул тэтгэлэг авахар их л хичээд сурлагаараа сургуульдаа нэг хүртэл ороод явж байхад гинтэл 6 дугаар байрлал унсан шалтгаан нь манай ангийн багш хэсэг хүүхдүүдийн ээж аавд нь шалгалтын материал зарсан байдаг. Үүнийг нь санаандгүй харсан живон охин багш дээрээ очиод багшаа ингэж болохгүй штэ. Би заавал тэтгэлэг авах хэрэгтэй. Эсвэл би сургуулийн удирдлага бүр цаашлаа толгой сургууль руу ч мэдэгдэж чадна гэхэд ангийн багш шууд л живон охиныг дарж аваад боож алсан л юм байна. Энэ үед живон охин гар утсаараа бичлэг хийж байсан ч утас нь газар тунахтаа доороос нь энэ бичлэгийг хийсэн ба үүнийг нь охиныг өнгөрсний дараа ээж аав нь утаснаас нь олоод мэдсэн байдаг. Мөн яг ингэж живон охиныг боож алж байхыг нөгөө сэтгцэн имлэг рүү явдаг номоос сурагч санаандгүй харчихсан ба тэрнээсээ болоод л хит их зочролд ороод тэм сэтгцэн асуудалтай болсон байдаг. Нийцсэн эцэст өөрийг нь л хайж байсныг ойлгосон ангийн багш яаралтай үед ашиглах сүхийг ханнаас салгаж аваад бүр сурагч болон эцэг эхчүүд рүү тийм би алсын та нар ч гэсэн энд холбоотой шүү. Та нар л надад мөнгө өгч шалгалтын материал авснаас болж ийм зүйл болсон гэж л орилж байхад сургуулийн харуулах орж ирээд шууд л ангийн багшийг хутгалчихдаг. Тэр өрөвдөлтэйгээр өнгөрсөн хөөрхий живон охины аав нь яг үнэндээ бүх зүйлс эхлэхэд л сурагч болон багш нарын дотор хамтдаа явж байсан сургуулийн харуулах байсан байдаг. Харуулагч ангийн багшийг хутгалж унгаагаад сүхээр нь цавчиж байхад ангийн багшийн сүүлийн хэлсэн үг нь намайг уучлаарай гэж хэлээд л амьсгал хураадаг. Сурагч болон эцэг эхчүүд урлаг заалнаас яарангуйлдан гарч хэлний багш манай инааг аварснаар одоо л нэг ашгүй бүх зүйлс бүрмөсөн дуустдаг. Кадр солигдож өнгөрсөн харуулхад хөөхий тэр живон охины аавынх нь ажил төрөл нь бүтлгүүтэж гэр бүлээрээ мөнгөний асуудалд орсон байсан тул мөнгө хүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн ба удаачгүй охин нь харамсалтайгаар өнгөрсөн байдаг. Охиных нь ажил явдал дээр хүртэл мөнгө хүлэгчид ирэн дарамтлж буйг харсан
аав нь бүр мөсөн гэрээсээ зугтаж алга болоод бүтэн 2 жилийн дараа энхүү охиныхоо өшөөг авахаар сурч байсан сургуульд нь хамгаалагчаар ажилд орон их нэртэйгээ хамт энэ бүх төлөвлөгөөг боловсруулсан л юм байна. Харин живөө охины ээж нь ийм амар царайтай болсон нь кинон дээр тодорхой гардаггүй ч тэр мөнгө хүлэгчдийн хийсэн зүйлс хэмээн таамагладаг. Хэсэг хугацааны дараа манай Эна сурлагаараа бүр нэгт орчихсон байх ба инээд алдан эргээд харахад нь хэдийнэ өнгөрсөн живөө охин болж харагдсанаар кино маань дуусдаг. Пүү нэрэл ястай зөвүүн ямар гоё зангилаатай кино вэ те энэ. Манай Инагийн дотор бараг тэр найз живооныхон сүнс ороод дуусгүй яав ээ. За тэгээ дараагийн ангийг нь хүлээлгүй газ үзмээр байгаа бол манайха юу их мэдж байгаа штэ те. Саба дараад сүсгэлээ сууж байгаарай.